Монгол хүний эрүүл нүдний төлөө Солонго лазик центр. Солонго нүдний эмнэлэг нь нүдний тусламж үйлчилгээний салбарт 19 жилийн арвин туршлагатай хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн эмнэлэг юм. 2023 оны 6 дугаар сараас эхлэн дэлхийд танигдсан холбооны бүгд найрамдах Герман улсын Швинд брендийн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Солонго лазик центрийг үүсгэн байгуулж 2 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Чадварлаг эмч мэрэгжлийн баг хамт олон бүхий Солонго лазик центр нь зөвхөн хараа засах лазер мэссасл төдийгүй нүдний хураашилтын иж бүр нэмжлэгээ, оншилгоо, нүдний бүх төрлийн наривчилсан үзлэг шинжилгээг мэрэгжлийн түвшинд хийдэг төрөлжсөн нүдний төв юм. Солонго эмнэлэг маань бол анх 2006 онд байгуулагдсан. Монгол хүний эрүүл нүдний төлөө өөрөөтэйгээр үйл ажиллагаа явуулаад одоо бараг 20 жил болох гэж байна. Одоо 3 салбартай. Лазер мэссаслийн хувьд ярих юм бол 2016 оноос анх хийж эхэлсэн байдаг. 2020 оноос эхлээд лазик мэссасл хийдэг төв маань тусдаа бие даасан орчин үеийн шаардлагад нийцсэн тав тогтоо орчинтой тийм сүлийн тоног төхөөрөмжтэй байх ёстой байна гэдэг ерөнхийдөө төслөө боловсруулад тэгээд Германы Швинд брендтэй аль биесээр гэрээгээ гар үсгээ зураад 2023 оны 6 сард анх үйл ажиллагаагаа нээсэн. Энэ төв дээр маань одоогоор 3 их хэмжтэй, 2 оптометрист, 1 сувилагчтай тэгээд арын албаныхаа нийтдээ 15 оны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Тус төв нь байгуулагдсан цагаас хойш 8700 гаруй нүдний оншилгоо шинжилгээ, 1000 орчим хараа засах лазер мэссаслыг амжилттай хийж гүйцэтгээд байна. Нүдний эрүүл мэндэд анхаарахыг хүссэн хүн бүрт Солонго лазик центр найдвартай дэвшилтэт технологиор суурилсан туршлагатай эмчнэр нүдний эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санал болгож байна. Хамгийн гол онцлог бол ерөөс Монголын хамгийн анхны хараа заслын иж бүрэн төв байгаа. Яагаад иж бүрэн төв бэ гэхээр ерөнхийдөө лазер хагалгаа маань хамгийн гол гаж нөлөө нь нүдний хуурайшилт байгаад. Дээр нь нэмээд Монголын цаг уур тоосчлолтой орчноос шалтгаалаад Монголын одоо бүхэл насныхын нүдний хуурайшилттай байгаад. Тэндээс эхлээд нүдний хуурайшилтаа эмчлэх, онцлох шаардлагатай байна гэдэг. Нүдний хуурайшилт яаж онцолж байна гэхээр хамгийн сүүлийн Италийн тоног төхөөрөмжөөр онцлоод тэгээд тэнд таарсан эмчилгээг буюу сүүлийн IPL эмчилгээг хийж байгаа. Эхлээд ингээд нүдний хуурайшилтаа эмчилж байгаа, дараа нь мэссасалд орно. Мэссасал маань мэдээж хамгийн анхны эхний үеийн PRK мэссаслаас ахуулаад одоо хамгийн орчин үед гарсан 6 дугаар үеийн смарт сайт хүртэл бүх төрлийн мэссаслыг манай төв дээр хийж байгаа. Монгол хүний нүдний онцлог гэж байна. Монгол хүний нүдний онцлог буюу нүдний эвэрлэг буюу одоо яг лазер мэссасл хийгдэж байгаа тэр эвэрлэг маань нэмгэн байгаад байна. Тийм болохоор тэндээ таарсан бас эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ хийж байна. Гэх мэтчлэн ерөнхийдөө лазер мэссасалтай холбоотой бүх л үйлчлэг онцлогоо эмчилгээг мэссаслуудыг хийж байгаагаар онцлогдсон. Солонго эмнэлэгт 2020 оноос хойш ерөнхийдөө ажиллаж байгаа. 20 оноос хойш яг нүдний эмчээр ажиллаж байгаад би ерөнхийдөө хялбар мэссаслс хийдэг. Хялбар тэг хүүхдийн нүдний эмчээр ерөнхийдөө анх мэрэгч төгсөж ирсэн, сурж ирсэн. Тэр зэрэгцлийнхаа хагалгаагаа хийж авч аваад лазерын хагалгааг болгонгууд одоо сүүлийн 1 жил гарны хугацаанд дахиж лавшруулж суралцаад тэгээд энэ мэрэгчлэлээр одоо Солонго лазик центртэй хараа заслынхаа лазер мэссаслыг хийдэг. Солонго лазик центрыг болонгууд ерөнхийдөө зөвхөн хүмүүс лазер хагалгаа гэж ойлгоод байгаа байхгүй юу? Мэдээж лазер хагалгаатай холбоотой бүх үзлэг онцлогоо мэссаслуудаа хийж байгаа эмчилгээ, нэмэлт эмчилгээнүүд бүгдийг нийдэг. Үүнээсээ гадна яг нүдний бүх төрлийн үзлэг онцлогоо одоо бүгднийг хийн гэсэн үг. Ерөнхий үзлэг, хүүхдийн үзлэг ч юм уу. Та шил зүүдэггүй байсан ч гэсэн үзлэгт орж болно. Шилний өөрчлөлтөө мөртлөө заавал лазер хагалгаа сонирхгүй байсан ч гэсэн үзүүлнэ. Тэгээд настай хүмүүс ч гэсэн нүдний бүр үзлэгтэй ороод танд яг ямар төрлийн тусламж үйлчилгээ шаардлагатай байна уу? Тэрэндээ тохирсон бүх зөвлөмжүүд юм уу? Лазик центрийн нэг үндсэн одоо 2 дахь гол чиглэл нь болонгот нүдний хуурайшилтын онцлогоо болон эмчилгээ байгааддаг. Лазерын буюу тэглүүлэг хагалгаа нүдний хуурайшилтыг үүсгэдэг байхгүй юу? Ерөнхийдөө үүсгэдэг, бүгд л үүсгэдэг. Ихүү баавууд гэрэл ялгаатай байдаг. Тэгэхээр мэдээж хагалгааныхаа үр дүн өндөр байлгахын тулд хуурайшилтан дээр аягүйх анхаардаг. Тэгэхээр зөвхөн лазерт хийлгсэн хүмүүс хийх гэж байгаа хүмүүс маань хуурайшилтаа онцлуулж эмчилгэхээс гадна Монголын нөхцөлд байгаа одоо бидний нүд бол хуурайшилтгүй хүн гэж баг байхгүй. Тэгэхээр хуурайшилтын ямар нэгэн зовир илэрдэг байсан ч гэсэн тэр хүмүүс маань ирээд үзүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр үзүүлээд хуурайшилтын дотор ямар төрлийн хуурайшилт вэ? Тэгвэл тэрэндээ тохирсон ямар эмчилгээ хийлгэхээр байна уу? Өмнө хуурайшилт гэхээр ганцхан хиймэл нулимс тусаагаал яваад байдаг байсан байхгүй юу? Одоо бол тийм байхгүй. Хуурайшилт гэдэг чинь тусаалганаас гадна технологийн юм эмчилгээнүүд аягүйх гараад ирсэн. Энэ эмчилгээнүүдээр хуурайшилтыг ерөнхийдөө бүрэн
өргөн, намдах ч юм уу зовирыг тодорхой нэлээд сайн хэмжээнд эмчлэх бүрэн боломжтой болсон гэсэн. Тэгэхээр хураашилтын яг цогц онцлогоо эмчилгээ болол яг Монголдо зөвхөн яг Солонгос лазер центр буюу манай эмнэлэг дээр байгаа учраас бас их давуу талтай. Солонгос лазер центртэй хамтран ажилладаг Германы Schwind компани нь хараа заслын лазерын систем, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр 60 гаруй жилийн туршлага хуримтлуулсан олон улсын тэргүүлэгч байгууллага юм. Тус компани нь өнөөдөр 180 гаруй улс орны 2500 гаруй нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж, лазер технологийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч байр суурийг эзэлж байна. Яагаад Schwind брэндтэй хамтрах болсон юм бэ гэхээр Schwind брэнд маань ерөнхийдөө энэ салбартаа 60 гаруй жилийн туршлагатай. За ерөнхийдөө олон улсад лазер мэсцэл хийдэг эмнэлгүүдийн 80 гаруй хувь нь Schwind-ийн тоног төхөөрөмжийг ашигладаг. Тийм болохоор ерөнхийдөө найдвартай, нэр хүндтэй олон улсад баталгаажсан юм тоног төхөөрөмжтэй компани байна. 2020 онд Schwind компани нь Smart Sai хэмээх дараагийн үеийн дэвшилтэт технологиг амжилттай бүтээж, үүнийг Schwind Atos хэмээх өндөр наривчлалтай инновац тулгуурласан лазер төхөөрөмжтөөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ технологи нь 2021 онд Герман улсын нэр хүндтэй шагнал болох German Innovation Awards-ын эзэн болж, дэлхийд даяар тэр дундаа Солонгос, Тайван, Хятад зэрэг Азийн орнуудад тренд болсон мэс заслын шин шийдэл болоод байна. Сайн байна уу? Намайг Стефен Бернингер гэдэг. Би Schwind iTech Solutions компанид олон улсын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сургалт хариуцсан мэрэгжилтэн буюу International Application Specialist-ээр ажилладаг. Миний үндсэн үүрэг бол дэлхийн улс орнуудаар зорчиж манай Schwind компани лазер төхөөрөмжийг ашигладаг хэрэглэгчдэд мэрэгжлийн зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх явдал юм. Schwind iTech Solutions бол хүний нүдний эвэрлэгийн хурлын гажгийг засах, мэс засал зориулагдсан лазер төхөөрөмжийг хөгжүүлж үйлдвэрлэдэг Германы тэргүүлэх компани. Бид Монголын Солонгос лазер төвдөө сүүлийн 2 жилийн турш амжилттай хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаа маань үр дүнтэй, найдвартай түншлэл болон өргөжж байгаад бид маш их баяртай байгаа билээ. Солонгос лазер төвийн баг хэрэглэгчдэд мэрэгжлийн өндөр түвшний үйлчилгээ, чанартай эмчилгээг хүргэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Одоо бид хамтын ажиллагааныхаа дараагийн шатанд гарч түншлэлээ улам бэхжүүлэх зорилгоор шинэ мастер гэрээ байгуулж байна. Энэ бол манай хоёр талын хамтын ажиллагааны хувьд чухал алхам болж байгаа билээ. Мөн миний энэ удаагийн айлчлалын нэг зорилго бол Солонгос лазер төв болон Монголын бусад эмч нарт зориулагдсан сургалт зохион байгуулах явдал юм. Манай компанийн хувьд тухайн орны тэргүүлэгч эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаадаа маш их бахархдаг бөгөөд Солонгос лазер төвтэй хамтын ажиллагаа маань үргэлжлэн амжилттай өрнөж байгаа нь бидэнд их урам зориг өгдөг билээ. Энэхүү түншлэлийн үр дүн нь ч бодитоор харагдаж байгаа. Тус төвийн үзлэг болон хийж буй мэс заслын тоо тасралтгүй өссөөр байгаа нь хамтын ажиллагаа маань зөв чиглэлд амжилттай үргэлжилж байгааг харуулж байна. Бид ирээдүйд ч гэсэн энэ амжилтаа баттгаж улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. 2023 онд анх үйл ажиллагаа эхэлсэн Schwind компанитай хамтраад одоо ингээд хамтын ажиллагаа маань 2 жилийн ан дээр ирж байна. За энэ сард бид бүхэн одоо Schwind компанитайгаа мастер гэрээ буюу шинэ гэрээ байгуулж байгаа. Одоо мэс заслын хэрэглэгддэг өртөг өндөртөө хэрэглэгдэхүүн зөндөө байдаг хгүй. Тэр хэрэглэгдэхүүнүүдээ 3 сарын хугацаанд өртгийг багасгаж хямдралтай үнээр авах боломжтой болсон. Энийгээ бид бүхэн шууд транспиарки буюу лазер мэсцэлтэй шууд шингээгээд өртөг багтаагаар хийх боломж бүрдсэн гэсэн. За ерөнхийдөө лазер мэсцэл маань ерөнхийдөө өртөг өндөртэй мэсцэлд орж явдаг. 5 саяас 7 сая 500 мянган хооронд Монгол бол хийгддэг. За эндээсээ хямдраад 3 сая 800 мянган төгрөг болж байгаа. Хоёр төрлийн мэсцэл маань. Хараагаа тэглэх сонирхолтой монголчуудаа зориулаад 6 сарын 30-наас 9 сарын 30-ны хооронд 3 сарын хугацаанд хямдралтай үнэтэй бэлэг барьж байна. Дэлхийд даяар цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Нарны хит яган туяа агаарт буй тоосонсор хуурын орчны нөлөө эдгээр нь бүгд бидний нүдэнд өдөр бүр аажмаар нөлөөлж байдаг. Нүд хурааших, ядрах, хараа муудах зэрэг асуудал жирийн мэд санагдаж болохч цаанаа ноцтой өвчний шинж тэмдэг байх боломжтой. Тиймээс мэрэгжлийн эмчид тогтмол үзүүлж онцлуулах нь таны хараа, нүдний эрүүл мэндийг урт удаан хугацаанд хамгаалах чухал алхам юм. Хараа бол амьдралын танд чухал мэдрэхүй. За лезик буюу одоо нэг хараа тэглэх хаалга гэж байгаа. Хараа тэглэх гэдэг нэрээр нь хүмүүс илүү их сайн мэддэг болцоо. Хүний амьдралын чанарыг сайжруулдаг гоо сайхны мэдцлийн төрөл гэсэн үг. Тэрнээс шил зүдэг хүн болгон заавал энэ хаалганд орох шаардлага байхгүй. Хүүхдүүд том болоо заавал орох шаардлага байхгүй. Зүгээр тухайн хүн маань шил зүүх нь өөрт нь амьдралд нь тэртэй ч юм уу, ажиллаа хийхэд нь хэцүү, дуртай спортоор хичээлж чаддгүй ч юм уу, төвөгтэй байдлыг шил нь өгөөд байдаг учраас тэр байдлаас салахын тулд хүсэж хийлэгдэг яг нэг төрлийн гоо сайхны мэдцэл гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр шилний өөрчлөлтийг нь лазерын туяаны энэ шинэ технологиудын
тусламжтайгаар бид нар хэлбэрийг нь бүрхүүлийнх нь хэлбэрийг жоохон өөрчлөх маягтай шилийг нь байхгүй болгочдөг. Тэгэхээр тухайн хүн маань шил зүүсэн юм шиг шилний тусламжгүйгээр тод хардаг учраас тухайн хүндээ амьдралын чанар маш их хэмжээгээр сайжирдаг. Энэ нь бол энэ хагалгаанаас авч болж байгаа хамгийн том үнэт зүйл гэсэн үг. Намайг ганц цаг гэдэг. Одоогоор хуваараа бизнес эрхэлж байгаа 25 настай. 10 жилийн 10 дугаар ангиас хойш буюу ер нь 2015 оноос хойш одоо ингээд өдөө хүртэл тасралтгүй 10 жил зүйсэн байгаа. Тийм 10 жил ингээд шил зүгээс л чанга. Тэгэл өвлийн үйлрэлд одоо цаантах. За тэгэл өглөө босоо шууд зүүхгүй бол нөгөө тоолгоо иргэн дотор мухаар нь маш нөгөө нэлийн удаан хараамд явц учраас хасах 4 хүртэл юм удц учраас ерөнхийдөө шилгүүгээр энэ тентгийн ямиг уншихгүй. Тэгэл нэлийн асуудал хүндрэлүүд л байгаад байгаа. Нэлийн судасны солон гэдэг энэ хүү эмнэлгийг мэдээд ирэхэд олвол үүднээсээ ресепшн хүртэл маш гоё ингээд харилцаатай. За тэгээд өмнөх эмнэлэгтээ би 4-5 цаг шинжилгээ өгсөн бол энэ вирусээ цагийн дотор амар хурдан гэж шинжилгээ өгөөд тэгээд аль нь таарах уу, ямар гам барих уу гэх мэтчлэн маш олон төрлийн ингээд яг надад ингээд дараагийн гарах үр дүнгуудын тухай бол надад маш сайн хэлж зааж өгсөн нь маш их таалагдсан. Олон жилийн туршлагатайг хараад бол нүдээ бүрэн наадах болох юм байна гэж бодсон. 10 жил нөгөө шил зүүсэн, шиллээ тайлах байгаа учраас бас жоохон догтлол бас байна. Яаж харах бол гэхээс бас тэсээ яд өглөөж байна. Ороод гараад ирсэн. Одоо орж гарч бараг 24 цагч болоогүй байна. Тэгээ яг орох үед бол жоохон багцрын мэдээж айд сандруулал байгаа. Гэхдээ мэдээж өөрийнхөө төлөө учраас айж болохгүй шүү, сандарч болохгүй шүү гэдэг эмчигийн зөвлөгөө маш сайн дагсны үр дүндээр хаалгаа болоод бүр маш хурдан болоод гарч ирсэн. Гарч ирсний дараа одоо тэнд хүлээлгийн одоо хэсэгт суугаад нөгөө нэг одоо тайлбар дэлгэцийг харахад болоод бичгийг уншиж ирсэн. Тэгээ би шууд ингээл ийм тод хардаг болчтой юм байна. Ямар гоё юм бэ гэв. Тэгээ хажуудлын сууж байгаа ах юм бас сормоос нүүрэн дээр мингэн харагдаад байсан. Маш гоё санагдсан. Тэгээд өнөөдөр болоод одоо эхний өдрийн үзлэгтээ ороод гараад ирсэн байна. Тэгээ 100% харчин гэж юм. Маш гоё мэдрэмж төрж юм. Бас маш их баяртай. 10 жилийн хугацаанд нэлийн удаан шил зүүсэн. Дахиад би одоо өнөөдөр 25 настай 20 жилийн дараа буюу 45 нас хүрэхдээ би магадгүй ойрын хараа тий насны онцгоос шалтгаалаад ойрын хараа муудах эрсдэл бас байгаа. За тэр хүртэл би ядарч тий шилгүүгээр хорвоорсонцыг илүү өнгөтөөр хармаар байх штэ. Тэгээд манай хүмүүс ч гэсэн тий ингээд орохоор төлөвлөж байгаа хүмүүс маань сэтгэл зүгээ маш сайн бэлдээд ирчих юм бол хаалгааны үйл явц ямар ч асуудал хүн байна. Эмчигийн заавар зөвлөгөөд авчвал ямар ч асуудал хүн биш үү. Шилгүүгээр ингээд харах чинь шилтээ харахаасаа илүү тод хард юм байна. Бид нар нөгөө нэг одоо шилээ яг харах ёстойгоос арай багасгаж харддаг юм байна гэдгийг яг шилгүүгээр ингээд 100% хардаг болсны дараа л ойлгож байна. 35 настай Чулаанд гэдэг одоо бол жоохон бага насны хүүхдтэй гэрээрээ жоохон хуваараа юм хийдэг. Энэ шил бүр амар миний хувьд бүр асуудал. Би 15-аас дээш зүүж байгаа. Бүр 10 жилээс ахуулаад зүүж байгаа. Би ер нь судлаа л байсан л да. Одоо миний хувьд баг сүүлийн баг 5 жилийн мөрөөдөл байсан. Тэгээ солонгон эмнэлгийг болохоор ер нь мэддэг байхгүй юу? Хүүхдүүдэд үзүүлж байсан нүдийг үзүүлдэг асуудал амар их штеп. Одоо тэгээд их удаан зөөхөр чи нөгөө ингээд чихний энэгээр хоолгодог ч юм уу. Тэгээд ямар нэг спортоор хичээлэг гэхээр нөгөө ингээд аюултай ингээд зохиж надад бол тийм хүндрэлүүд маш их гардаг. Жохон сандарж ийн тэгсэр нэг юм шилгүү бүр ингээд харна хэр итгэхгүй ч байгаа юм шиг бүр өчтөрөөс хойш амар их бодогдоод жохон сандраад бас баярлаад байгаа юм уу? Нэг тийм мэдрэмжтэй л байна. Өчигдөр хаалгаанд орсон. Тэгээд хаалгаанд ороход маш хурдан байсан. Тэгээд бүр төсөөлснөөс амар хурдан байсан. Зөөр мөвөр бол байгаагүй. Тод харж байгаа мэдрэмж бүр амар гоё байгаа. Бүхэнд бүр ингээд хилээд болдог бол ингээд мэдрүүлээд одоо амар их шилтэй хүмүүс байгаа шүү дээ айгаад байгаа. Тэгмээр санагдсан. Гэтэ ямар ч өвдөл байхгүйсэн.
бүр ямар ч өвдөлт байхгүй нэг одоо шүднээс бүр амархан байсан л гэж хэлээ да. Айх хэрэггүй. Тэгээ нэг зориод зүгөөсаа нэг зорилгоо мөрөөдлөө биелүүлээрэй л гэж хэлмээр байна. Хагалгааны орон дээрээс ингэж босоод харангуут ерөөдөө шүүнд хүнд одоо нэг шилгүүгийнх нь хараас хамаагүй тод хардаг байхгүй. Гэхдээ яг нөгөө бүрэн 100% хараар орох гэж нэг хитэн цаг хаавна үдээс хойш оройдоо ерөөхдөө хараад тодорчдөг байхгүй. За зарим нь болонгууд нөгөө сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс ингэ хагалгааны орон дээрээс босоод нүдээ нэнгүүтээ би харж штэ гэж ерөөхдөө нэг айгүй баярлсан мэдрэмжтэй байдаг. За тэгээд нөгөө өдөртөө олон хагалгаатай байдаг учраас ерөөхдөө би хагалгааны хөрөөс гарахгүй маргааш нь ерөөхдөө хүмүүсээ үздэг байхгүй. Тэнгүүт нөгөө хагалгаа за шилгүүгийнх нь хараа 5-10% хараатай л байдаг байсан хүмүүс маань маргааш нь шууд 100% харна гэсэн. За би бол хараа сайтай хүн бохгүй. Нэг шилний асуудал надад бол байхгүй. Яг надтай адилхан харж байгаа гэсэн. Тэр энэ мэдрэмж болол тухайн хүндээ амар зарим хүмүүс зүгээр ингээл зогсоо зөг энийгээ л хэдэг. Тэгээ за орой нөгөө өглөө босоо шилээ авахгүй чи ямар юу юм бэ? Орой 0 руугаа шилхүү алхаж явсан чи ямар юу юм бэ? Шилээ яагаад ах юм уу? Иймэрхүү нөгөө мэдрэмжүүдийг энэ бол 24 цагийн дотор авах боломжтой мэдрэмж байхгүй. 7 хоногийн дараа хүмүүсийг яг 2 дахь тавтан үзлэхийн дуудаг. 7 хоногийн дараа орж ирэнгүүт яг шилгүү нэг 7 хоног орж ирж байгаа байхгүй. Тэгвэл царай төрхөнд нь амар хурцлалт байна. Нэлээд өөрчлөгдчихдөг. Ерөнхийдөө хүмүүсээ шууд танихаа болчдөг. Ерөнхийдөө хүмүүсээ бол аягүй сайн мэддэг байхгүй нэрийг нь яг хэлээл ингэж тогтоож би ерөнхийдөө хайрцдаг. 7 хоногийн дараа хүмүүс тэр ерөнхийдөө царай нь өөрчлөгдчихдөг. Тэгээ яг тиймэрхүү хүмүүс төр чинь ер нь бол илүү хөөрхөн болдог. Царайлаг болчдөг. Шил байхгүй. Шил болонгууд линз байдаг учраас нэмэх хасах шил ерөнхийдөө нүдийг аягүй ядраадаг ингээд төхөөд байдаг. Булчин дээр одоо энэ нүдний мөгөөр юун дээр хамрын ясан дээр очдог. Чамархаа хэсэг рүү ингээд даралт учруулад байдаг учраас араам ерөнхийдөө ингээд жоохон ядраагаад байдаг гэсэн. Тэгэхээр царай төрх хэлбэр маш их өөрчлөгддөг. Хараа сайжраад тодорчж байгаа учраас хүмүүс юм бол түрүү хэлсэн маш олон амьдралын чанар бол сайжирдаг. Биений хувьд болохоор хараа тэглэг хаалханд 2 сарын өмнө орсон байгаа. 2 сарын хугацаанд бол ерөнхийдөө маш хялбар болдгийм билээ. Шилээ хайгаал зүгээл арчаал цэвэрлээл тэ. Тэгээд ерөнхийдөө хувцлалт гадаад байдал зөрчил өөрчлөлт орсон. Тэгээ нэг хэсэгтээ бол нөгөө байнга шил зүгүүд 10 гаруй жил шил зүгүүд сурсан болохоор байсгийгэл ингээд шилээ дээшлүүлэх гээл үйлдэл хийгээд ах юм билээ. Тэгээ айгу гоё байгаа. Ер нь бүх зүйл айгу амар хэлбэр болсон. Шилтэйгээ хардггүй зүйлээ харж чаддаг болсон. Саяхан хөдөө яваад нэлийн холын зүйлүүдийг хараад бүр яг ингээд миний хараа үнэхээр сайжирчээ гэдгийг өөрөө яг биеэрээ мэдэрсэн. Хагалгаанд орох гэдэл айгу сэтгэл зүгээ бэлдээд айгаад саандраад байжсэн чинь азтан болцсон байсан 800. Тэгээд нөгөө баяр айдас хоёр зэрэгцээр айгу сонин болдгийм билээ. Тийм баярлах уу айх уу гэд тэгээд нөгөө хагалгаа гэдэг чинь бас нүдний хагалгаа болохоор жоохон айцтай байсан. Гэхдээ маш богино хугацаанд миний тэр 10 гаруй жилийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгтээ маш их баяртай байгаа. Зөвлөгөөх юм бол ер нь цаг алдахгүй хордоо ороорой. Айгаад ахаар нэг ахтар зүйл биш юм билээ. Тэгээд миний хувьд болохоор хамгийн хөнгөн хагалгаанд орсон болохоор гам 2-3 хоногтой бариад хэвийн үйл ажиллагаа ажилдаа амьдралдаа орсон болохоор ер нь бүх зүйлээ төлөвлөөд нэг айхтар нарийн цаг хугацаа зарцуулахгүйгээр ерөнхийдөө эмнэлэг дээрээ ирээд үйлчлэг ажиллагаанд ороод хордоо ороорой л гэж хэлмээр байсан. Би хаалгаанд орсны дараа яагаад хордоо ороогүй болоо л гэж би бодсон. Түүнээс биш болол хаалгаанд орсны дараа ямар нэгэн тийм өөр зүйл бол бодогдоогүй. Би эрт орох үедээ арай залуу дээрээ очих үедээ л гэж бодсон. Ерөнхийдөө бол би Монголд яг хаалгаа хийдэг эмнэлгүүд дээр очиж үзчихсэн. Тэгээ солонгон эмнэлэг дээр ирээд үзсэн чинь орчин, эмч нарын тэр зан харилцаа бүх зүйл таалагдсан. Тэгээд ерөнхийдөө тухайн цаг хугацаа ч юм уу айгүй хурдан болоод 7 хоногийн дотор шийдэгдээл орчсон. Солонгон эмнэлэг маань ерөнхийдөө бусад эмнэлгүүдээс арай илүү давуу талтай болоод л би сонгосон байх гэж өөрийгөө боддог. За хагалгааны хувьд ерөнхийдөө нэг 20-40 насны яг залуучуудад тохиромжтой хагалгаа байгаад байдаг. За тэгээд нас ерөнхийдөө айгүй их асуудаг. За эсвэл хүүхдэд хийж болох уу ч юм уу үгүй бол 40-45-аас дээш насныхан ч юм бас илүү сонирхол хандлагатай байгаад байдаг. Энэ нь нүдний бүтцийн онцлог энтертэй холбоотойгоор ерөнхийдөө бол нас цаадаг. Хараад хаж муудах гэж асуудаг байхгүй. Хэдэн жилийн баталгаа хвээ гэдэг. Энэ дээр бол гоо сайхны хагалгааны нэршилт ор явдаг учраас 100% одоо баталгаа өгөх ямар ч боломж бол байхгүй. Гэхдээ та лазерын хагалгаанд орохын тулд өмнө бахан шинжилгээ өгч байгаа. За тэрхүү шинжилгээнүүдээр таны нүдний хараа 100% одоо нойлогдоод шилгүүгээр 100% харах боломжтой гэсэн бол хагалгаа яг танд тийм л боломжийг өгдөг. 100% болгож өгнө. Гэхдээ хагалгааны дараа гамаа барьж чадахгүй, нүдээ хайрлахгүй, хагалгаа хийлгэсэн хараагаа хадгалж чадахгүй, хит их ажилуулад идэх ч юм уу те хуурайшилтын асуудал байна, нүдээ
хурдан цагийг нойрч авч чаддгүй иймэрхүү асуудалтай байгаадаа л мэдээж танаас шалтгаалаад хараал муудаж болно. Тэрнээс хагалгаатай холбоотой байдлаар болол муудахгүй гэж бол хэлэхээр байна. Монгол хүний нүд одоо тэр нарийн тоо хэмжээ зузаан бүтцүүдийн хувьд ямар хөө гэдэг вэ гэдгийг нэлээд сайн мэддэг. Тэн дээрээ үндэслээд бид нар хагалгааныхаа стандарт үзүүлэлтүүдийг одоо програмчлалыг гаргадаг, нонограм гэдэг зүйлийг гаргаж ирдэг. Нутагшуулж байгаа гэсэн үг. Монголдоо яг нутагшуулаад монгол хүнийхээ нүдний бүтцийн онцлог тохирсон. За бид нар ямар оронд амьдарч байгаа вэ? Бидний ерөнхий зузаан ямар вэ? Монголчууд дийлэнхтэй яг ямар бүтцтэй бүрхүүл нь онцлог нь ямар хөө байгаад байгаа вэ? Тэрэндээ таарсан хаалгаагаа зориулж хийдэг гэсэн. Магадгүй гадны өөр ч юм уу те Солонгос энтер рүү Аз дотроо хүртэл монголчуудын бас нэмгэн бүрхүүлтэд ордог байхгүй. Тэгэхээр илүү жоохон агсан төвшний дараагийн левелийн хагалгаа хийгдэх шаардлагатай болчиход байдаг. Тэгэхээр энэ бүхтийг тооцоолдог. За хамгийн гол хоёр чухал зүйл гэвэл яг энэ дээр л байна. Эрэх холбооны асуудал маш дутагдaltaй, нөгөөх нь бүтцийн онцлогтой холбоотой байдаг. Тэгэхээр энэ дээр бол ингээ ялцчихгүй ялгаатай байдлыг хэлхээс өөр аргагүй байгаад байгаа. Тэгээд яг нөгөө талаас ингээ хаана хэлэх нь хүний сонголтын асуудал байдаг ч гэсэн хийлэгчээ дадад ч гэсэн бусдын хийсэн хагалгааг нөгөө хянаад үцгээд байгаа бол юу хийгдсэн нь мэддэхгүй, яаж процесс нь явагдсан мэддэхгүй, хаалгааны дараа яаж хэвдрэлийн явагдсныг би ч мэдэхгүй учраас надад ч гэсэн хянахад хэцүү. Тэгэнгүүтээ л ерөнхийдөө асуудал гарцсан тохиолдлууд ингээ мэрсэр иржил байгаа л да. Тэгэхээр тэрэн дээр бол ялчгүй жоохон яатай сэтгэл ханамжч болж жоохон таагүй баг байдаг. Солонго ласик төв нь эмч мэрэгчлэтнүүдэд тогтмол сургалтанд хамруулж олон улсын жишгт нийцсэн мэдлэг ур чадварыг байнга шинжилж байдаг. За мэдээж одоо сургалт хөгжилт бол бүхэл салбарт маш чухал байдаг. Ялангуяа одоо эмнэлэг анагаахын салбарт бол бүр ялангуяа одоо хамгийн чухал зүйл байдаг. Тийм болохоор ерөнхийдөө манай эмнэлгийн гол зорилго бол тэр байгаа. За сургалт хөгжүүлэлтэд маш их анхаардаг. Манай эмнэлэг бол энэтхэгийн эхний 10-таа ордог 2 эмнэлэгтэй, хятадтай 1 эмнэлэгтэй ингээ албан ёсоор гэрээтэй харилцаад явдаг. За жишээ болгоод 2024 оны сургалтуудад дурдвал одоо энэтхэгт манай 2 эмч маань 6 сарын 1 жилийн лазер мэсцасал эвэрлэг балгын мэсцлийн сургалтад амжилтад өргөд ирсэн байгаа. Оптометрист эмч маань хятадтай эмнэлэгт 3 сарын курсод өргөд ирсэн байгаа. Манай тоног төхөөрөмжийн инженер маань Герман улсын Шведийн албан ёсны сургалтын төвд нь одоо мэдлэгээ баттгаад мэргэжлээ дэвшлүүлээд бас сураад ирсэн байгаа. За богино хугацааны сургалтыг ярих юм бол за бодлон бол Солонгосын Казахстаны Астана хотын 2 эмнэлэгт манай 2 эмч маань туршлага солилцох 7 хоногийн сургалтаар явчихад ирсэн байна. Өнөөдөр дэлхийн цагуур дижитал хэрэглээ бидний нүдэнд өдөр бүр нөлөөлж байна. Нүдний асуудал илэрхээс өмнө эмчит хандах нь хамгийн зөв сонголт. Германы шинэ үеийн технологи, дэлхийн стандартын эмчилгээ, оншилгоо, чадварлаг эмч нар бүгд нэг дор. Солонго ласик центр.